За бид бол маш олон жилийн хугацаанд энэ боловсролын салбарын тулгамдж байгаа асуудлын талаар шүгэл үлээж зохих төвшнийг нь байгуулах шаардлага хөргүүлсээр ирсэн. Ер нь бол манай одоо боловсролын салбарын багш ажилчдын нийгмийн баталгаа маш хүнд цалин ус бага. Сая гэхэд л одоо багш нар, эмчнэр ажил хайсан тийм ээ. Мөн энэ ахмадууд зогсож байгаа энэ бүхэн маань энэ санхүүгийн асуудалтай холбогдож л ер нь нийгмийн баталгаагаа дээшлүүлэх гэж л хүмүүс тэмцэж штэ. Тэрнээс өөр юм бол төрцгөө шаардаагүй. Тэгэхээр хамгийн чухал юм бид нар одоо жил болгоно 5 жилийн төлөвлөгөө гэж нэг юм зүгээр тунхаг төдий юм гаргаад тэгээд тэрийг хэрэгжүүлэх ямар ч тийм шалгуур үзүүлэлтгүй юм гаргадаг. Энэ жил харин шалгуур үзүүлэлт бас дөхөм юмнууд оруулсан сайшаалтай байна. Тэгээд дээрэс нь нэмээд хэлэхэд ер нь одоо энэ багш нарын цалин улсын төсвийн зардлын хэдэн хувьтай байх ёстой юм бэ гэдгийг бүр нэмж оруулах шаардлага байгаа. Бид нар өнөөдөр энд зүгээр багш нарын нийгмийн баталгааг хангана гэж орчиж байгаа байхгүй юу? Яаж хангах юм? Ямар төвшөнд аваачих юм гэдгийг тодорхой бос байгаа. Тийм учраас миний энэ оруулж байгаа зарчмын зөрүүтэй санал бол багш нарын цалин хөлс нийгмийн баталгаа бол улсын төсвийн зардлын 20%-аас багагүй дотоодын нийт бүтээгдэхүүний 6%-аас багагүй төвшөнд байх ёстой гэдгийг шалгуур үзүүлэлтэнд нь оруулж тодорхой болгож өгөө. Тэгэхгүй бол жил бүр цалин нэмье гэд ингээд багш ажилчид нь босоод ирдэг. Тэгээд нөгөө засгийн газар сайд нар нь хоорондоо хөлөөж ийцэн хэрэлдэн бүх асуудал үүссээс сая бол. Тэгэхээр энийг хэрүүлэхгүй уруулахгүй яг энэ тодорхой төвшөнд нь бариад улсын төсвийн одоо юун дээр нэмэхгүйгээр дотор нь одоо төсвийн хуваарлт хийгээд боломж бол биднэрт байгаа гэдгийг сая бас харууллаа штэ. Тэгэхээр энэ дээр одоо яг энэ зарчмын зөрүүтэй саналыг баталж чадах юм бол бид нар одоо жил бүр энэ багшийн цалинтай холбоотой асуудаар хэрүүл урал маргаангүй болно. Маргааныг ингээд эцэслэе. Жил бүр л багшийн цалин өндөр байх ёстой, боловсрол нэгдүгüүрт байх ёстой гэж нэг тунхаг яриад идэг мөртлөө яг үнэхээр хачир дээрээ барих ямар ч тийм баримт бичиг байхгүй. Зүгээр л тэгн ингэн гээд ирээдүйн цаг дээр бичээл орхичдөг. Тэр нь тэгээд хэрэгжсэн ч юм байхгүй. Тэгээд дараа жилд дахиад бөө хэрүүл үүсдэг. Тэгэхээр энэ хэрүүлд одоо өнөөдөр бид нар зүгээр ярьж суухын оронд хийя, зоригтой алхам хийя гэдэг үүднээс энэ зарчмын зөрүүтэй саналыг бол оруулж байгаа. Тийм учраас манай энэ байнгын орооны гишүүд маань бас боловсролын салбартаа хайртай хүмүүс байгаа хаа. Дэмжиж өгөөрэй гэдгийг бас хүсмээр байна. За баярлалаа. За баярлалаа. За энэ саналтай холбоотой тодруулах юм гарч байна. Тэгэхээр энэ сангийн яамнаас болон яамдуудаас яг гол хүн хэн бэ? Тэр микрофон дээр суучмаар байна. Сангийн яамнаас юм байгаа юу? Эдийн засгийн хөгжлийн яамнаас тийшээ микрофон руу суух дугаартай микрофон руу. Соёлын яам төрийн нэрийн одоо гол төлөөлж байгаа хүн дээр микрофон дээр суучмаар байна. За шил яг саяын саналтай холбоотой сангийн яамнаас энэ төсөвтэй холбоотой ямар зарчим баримталж байгаа юм? Ингээ шийдвэл асуудал байгаа юу, байхгүй юу, зөв юм, буруу юм санал сонсъё. Микрофон 6. Гишүүний асуултанд хариулъя. Сангийн хамтлагийн жаргал яг уу төсвийн нийт зардал дээр ингээ хувь тогтоох асуудалтай жишээ нь хөрөнгө оруулалтын зардал бол хэрэгцээ шаардлагаараа тавигддаг. Тогтмол зардал бол биш. Өөрөөр хэлбэл хаана сургууль хэрэгтэй байна, хаана хөрөнгө оруулалт хийх үү, төсвийн хөрөнгө оруулалт өөрөө урсгал зардлыг бодвол тогтмол зардал биш. Хэрэгцээ шаардлага, шалгуур үзүүлэлт маш олон зүйлээс авч ингэж тухайн жилдээ тавигддаг. Тэгэхээр тогтмол хувь заах нь өөрөө бас эрсдэлтэй байх болов гэж бодож байна. За урсгал зардлын хувьд бол яг боловсролын яамн дээр илүү яг урсгал зардлынхаа асуудлыг хэлэх нь зүйтэй болов гэж бодож байна. Боловсролын яамнаас хүн баг. За тийш микрофон руу 5 дугаар микрофон дээр. Микрофон 5. Манай сайдын багц 26 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 5%, улсын төсвийн нийт зардлын 16%-ийг эзэлж байгаа. Энийг яг 6%, 20% дүрхийг бол манай яам мэдгүй. Сая нөгөө багш нарын хэлэлцээртэй холбоотойгоор хэлэлцээрийн үнд бол 6%, 20% хүргэе гэдэг саналыг оруулсан. Энийг бол сангийн яам эдийн засгийн хөгжлийн яам мэдэж хариулах байхаа. За гишүүд ямар ч гэсэн санал гаргасан гишүүнээс мэдээлэл авсан. Сангийн яам болон боловсролын яамны хариултыг сонслоо. Тэгээ одоо энийг бид нар санал дураагаа шийдэх ёстой. За санал дураалтанд бэлдээ. За мөнхтэй гишүүний гаргасан саналыг дэмжиж гисэн томьёолоор
Санал хураалт. Санал хураалтанд оролцсон гишүүдийн 50.9% нь дэмжиж санал дэмжигдлээ.